Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 60 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Kind words do not cost much, yet they accomplish much. Blaise Pascal. За тэгэхээр өнөөдрийн маань персептик хэлсэн хүний хувьд болохоор математик болон физикгүй хашин судлалын салбарт түүхэн нийлэлтийг хийсэн Францын сууд эрдэмтэн Blaise Pascal гэдэг хүн байна. За түүний математикийн салбарт хийсэн гол онолууд нь магадлалын онол, Паскалийн гурвалжин, проектив геометри. Бид нэрээ 10 жилдээ маш сайн сонсож үзсэн зүйлс байна. Физик механик инженерчлэлийн хувьд болохоор Паскалийн машин буюу 19 настайдаа татвар хураагч авдаа туслах зорилгоор анхны механик тооцоололыг бүтээсэн. Энэ түүхийг нь бол нэрээ зөндөө сонсч ирсэн юм байна. Нөгөө аав нь яг ингээд юугаа тооцоогоо хийжсэн чинь буруу хийчлээ гэд хүүхэд нь хажуунаас нь харж байхдаа хэлээд аав нь тэгээд дахиад тооцоолоод үзсэн чинь үнэхээр яг буруу хийчихсэн байсан гэд. За мөн тэрээр Паскалийн хууль болон шиприц, гидравлик пресс болон Парисын анхны нийтийн тээврийн автобусны системийг зохион бүтээсэн. Ер нь маш олон төрлийн салбарт шинээр үнэхээр хэрэгтэй. Одоогийн бид нарын нэг амьдрал салшгүй холбоотой тэр нээлтүүдийг хийсэн хүн юм байна. За тэгэхээр тэр хүний хэлсэн энэ хүүг маань үг гэдэг нэг тийм бусдад зориулж хэлэхэд зарлага гарахгүй хэрнээ маш их зүйлийг бүтээж чаддгаа. Зарим хүмүүс нэг тэгдэг. Нэг амнаас нүг унаж ядсан хүмүүс гэл. Юм хилээд яриад өгчхөөр юу унчих гээд байд юм бол. Яг тийм хүмүүст юу гэмдэ бас янз бүрийн зүйлс тохиолдол ингээд яг тийм хүнтэй бүр ингээд ярихч тийм хэлгүй ч юм уу те. Ярихаас нэг тийм ядармаар бас тиймэрхүү нөхцөл байдал байгаа гэж болно л да. Нөгөө талаар хэрв бид нар үнэхээр боломжтой байх юм бол наад зах нь ингээд өглөө гараад танай хурш яг бас гэрээсээ гараа авчвал өглөөний мэнд гэд нэг мэдлэх. За гудамжинд огт таних хүмүүстэй тэгж мэдлж чаддгүй маа гэхэд өөрийнхөө ажлын байран дээр ирээд хүмүүстэй өглөөний мэнд сайхан амарсан уу гэд эдгээр үгсэн ингээд өдөр тутамд хэлэгдэхдээ нэг тийм ач холбогдолтой юм шиг бас санагдахгүй. Гэхдээ багаар бусдын дотор ингээд энэ хүн чинь нэрээ өглөө болгон мэдлдэг хүн штэ гэд нөгөө сэтгэгдэл үлдээгээд ингээд явж идэг. Зарим тохиолдолд зүгээр нөгөө энгийн яг мэдчилгээ гэдэг юм уу да тий. Сайн байна уу гэдэг үгнээс тухайн хүний амьдрал ингээд нөгөө нэг амар том өөрчлөгдөх нэг тийм хүмүүстэй ингээд уулзах завшаан гарсан тохиолдол ч гэсэн бас нэлээд сонсогддог шүү дээ. Тийм болохоор хідүүлээ ялангуяа хүмүүстэй өдөр тутамд мэдчилдэг үгс болон баярлаа. Тэгээд бас нэг чухал зүйл нь болохоор уучлаарай гэдэг үг гэдэг. Хүний хувьд болохоор нөгөө нэг өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөх гэдэг амар тийм хүнд байдаг. Тийм болохоор ч тэр ингээд Монголд бол бас уучлаарай гэдэг үг харах нэг тийм айхтар нөгөө дэлгэрч амжааг байгаа гэх юм уу. Баярлаа гэдэг бол яг нэг үе бодох юм бол үнэхээр их ингээд хилэгддэг болсон. Уучлаарай гэдэг үг болохоор нөгөө талаар яг уу чи өөрөө нэг буруу юм хийсэн юм шиг мэдрэмж төрж чи ингээд нөгөө алдаа гаргасан юм шиг мэдрэмж төрж болох ч гэсэн нөгөө талаараа чамтай харилцаж байгаа хүмүүсийн чамтай ингээд харилцах харилцааг аварч гарч чаддаг
гол үгнүүдийн нэг гэж би боддог. Нэг жишээ байдаг л да. Нэг кинон дээрээс л харж ирсэн. Үйлчлэгийн салбарт ажилладаг нэг эмэгтэй. Тэгээд нөгөө амар алтартай нөгөө үйлчлүүлэгчдийн арга ивийг олж чаддаг гэдгээрээ. Тэгээд тэр хүн нөгөө нэг өөрийнхөө доор ажилладаг эмэгтэйд ингээд зааж өгч байгаа. Тэгээд яг юу хийх ёстой гэсэн чинь үйлчлүүлэгч ууралж яг эхлээл байх юм ба шууд уучлалтгүй. Чиний буруу байх, буруу биш байх юус хамаахгүй зүгээр шууд уучлалтгүй. Хүн уучлалтгүйсэн хүндлүгээ ууралж дайрч чаддаггүй гэх. За тэгэхээр үйлчлэгээний салбарт ажилладаг манай үнэмч сонсогч нар байх юм бол энэ аргыг нэг хэрэглээд үзээрэй. Уучлаарай гэж хэлэх нь өөрөө чи буруу зүйл хийгээд тэрийг ингээд юу гэдэг хүлээн зөвшөөрөөд эсвэл бол нөгөө нэг тийм ер нь уучлаарай гэдэг үгийг хэлснээрээ чи чамд алдах юм бараг л байхгүй эсэргээрээ чи өөрийнхөө нөгөө нэг сэтгэлийн амар амгалан тайван байдлыг ялангуяа өөртөө үйлчлүүлэгчтэй хажууд бол маш хурдан буцааж олж авч чаддаг шүү. За тэгээд энийг хэрэг аль болох одоо нөгөө нэг юу гэдэг юм бэ хэрэглээрээ гэж бас одоо нөгөө яг хэрэглэх нөхцөл байдлын нотохоор хэрэглээрэй гэж хэлмээр байна. Ягаад гэвэл чамд тийм нөхцөл байдал битээ тохиолдосоо гэж хүсэж байгаа. Гэхдээ үнэхээр шаардлагатай бол чиний итгэл танд панда ингэж хэлж яасан гэдгийг нэг санаарай гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг үгээр өндөрлцгээе. Та бүхэндээ энэ хүртэл сонссонд баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд панда.